Филиппой 4-р бүлгийн 13 дугаар ишлэлийг хамт уншъя. Намайг хүчирхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн байна. Бурханаар дамжуулан би бүхнийг хийж чадна гэж бичсэн байна. Бурхан бидэнд бүхнийг хийх боломжийг олгож, түүндээ биднийг уурж, баг болгон нэгтгсэн. Үнэн дээр бид багийн гишүүдийн хувьяар Бурханд нэг их тус болохгүй. Гэсэн ч Бурхан бидэнд санаа тавьж боломж олгосон. Бид өөрсдийн хүчээр, өөрсдийн чадвараар чадахгүй бүх ажлыг Тэнгэр эцэг Тэнгэр их маань удирдах биелүүлчихэд бидэнд Тэнгэрийн шагнал авах боломж олгож байгаа нь үнэхээр талархмаар биш гэж үү? Та бүхэн Бурханд итгэдэг үү? Би ч Бурханд итгэдэг. Хэрэв бид Бурханд итгэдэг бол Бурханы үгсэд мэдээж итгэх ёстой. Намайг хүчирхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн Бурханы үгэнд би ч итгэдэг, та бүхэн ч итгэдэг. Одооноос бид I can do everything гэж хэлэх ёстой болохоос би тэрийг ч чадахгүй байх, энэ ч болохгүй байх гэх ёсгүй. Иймэрхүү үг бидэнд хэрэггүй. Бурхан бүгдийг хийж чадна гэсэн үгээ тодорхой өгсөн. I can do everything. You can do everything. We can do everything. Үүнд итгэвэл хичнээн аз жаргалтай болж, өөртөө итгэлтэй болдог гэж. Бурхан Мосед таяга улаан тэнгис дээгүүр сунг гэж айлдаад. Йошуад бол ир хог эзлэхийн тулд 7 удаа тойр гэж л айлдсан. Йошуагийн хүчээр ир хог эзлээгүй. Мосегийн хүчээр улаан тэнгисийг хуваагаагүй шүү дээ. Тэд Бурханы хийгснийг л дуулууртай дагаж, үгийнх нь дагуу үйлдсэн төдий. Тэгвэл өнөөгийн бидэнд Бурхан юу хийхийг тушаасан бэ? Матай 28 дугаар бүлгээс харцгаая. Матай 28 дугаар бүлгийн 18 дугаар ишлэлийг харъя. Есүс дөхөж ирээд тэдэнд Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулахтун. Бид явбал бүгд багш болно. Бүх үндэстэн бидний шав болно. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулахтун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Мосед таяга улаан тэнгис дээгүүр сунг гээд Йошуад 7 удаа тойроод хашгир гэж айлдсан. Тэр л Бурхан бидэнд бол яв гэсэн. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Гэр бүлүүдээ та нар ч Бурханд итгэдэг, би ч Бурханд итгэдэг. Бид бүгд Бурханд итгэж, Бурханы үгэнд итгэдэг. Хэрэв бид итгэдэг л бол эдгээр нь биелэх үү үгүй юу гэж эргэлзэх ёсгүй. Эргэлзэн гэдэг нь өөрөө ариун сүнс тэдэнтэй хамт байхгүй гэдгийг нотлохоо болчихдог учраас Бурханы нэгүүлсэл тэнд ажиллах боломжгүй болдог. Марк 9-р бүлгийн 23 дугаар ишлэл. Есүс түүнд та чаддаг бол гэв. Итгэдэгт нь бүх юм боломжтой гэхэд. Итгээд хэрэгжүүлсэн аливаа ажилд бүгд болж бүтэх үр дүн гардаг бол итгэлгүйгээр хэрэгжүүлсэн ажилд сүрэг үр дагавар гардаг жамтай. Итгээд хэрэгжүүлэх ажилд бол бүх юм боломжтой. Бурхан бүх зүйлийг боломжтой болгодог. Гэр бүлүүдээ энэ бүхэн цүлд манаа буулгасан тэр л Бурханы хүчээр хийгддэг бөгөөд улаан тэнгисийг хуваасан тэрхүү Бурханы эрх мэдлэр гүйцэлдэг юм. Бидний хувьд impossible гэдэг үг байхгүй. Улаан тэнгисийг хуваасан шиг бид impossible гэдэг үгийг хуваах ёстой.
Хуваавал бидний өмнө юу гарч ирэх вэ? Impossible. Тийм ээ. Бурхан бидэнд impossible-ийг possible болгох хүчийг өгсөн. Энэ хичнээн гайхалтай гэж. Бурханд бүх юм боломжтой. Тиймээс үргэлж Бурханд итгээд сайн мэдээний ажил хийх ёстой болохоос өөрийнхөө чадварт итгээд хийдэг сайн мэдээ нь impossible. Сионы бүх хүүхэд Бурханыг хизээч марталгүй. Түүнийг үргэлж бодолдоо тээж явна гэж хүсэн найдаад өнөөдрийн сургаалаа дуусгая. Баярлалаа.